Би нийгмийн маш олон асуудлуудад санаа зовдог л доо. Тэгээд яг хамгийн бэстүүд нь гэвэл нийгмийн сэтгэл зүй, нийгмийн боловсрол. За одоо би Монголын нийгмийн бол энэ тэгш бус байдал жаахан тийм үү гарч байгаа. Илүү өмнөх он жилүүдээс илүү энэ займ нь ихсэж байгаасаа илүү санаа зовдог тоо. Яагаад гэвэл энэ бол аль ч улсад хөгжлийн одоо тушаа чөдөр болдог. Шудраг бус зүйлд их санаа зовдөг юм шиг байгаа юм. Тэ ямар хүн одоо ямар нэгэн бүлэгт хамрагдсанараа, ямар нэгэн одоо байдлаар ялгаатай байснараа шудраг бус зүйлд өртөхгүй. Тэ одоо хууль дүрмэн шудраг бусаар хандахгүй гэдгээс хамгийн их санаа зовж явдаг. Эдийн засгт төрийн оролцоонд бол маш их санаа зовж явдаг байгаа. Манай эдийн засгт төр маш их оролцож байна. Энэ хэрээрээ авилгал хээл ахуйд сэтгэлж байна. За тэгээд оролцох тусам юу болж байгаа гэхээр энэ жижиг дунд үйлдвэрүүд, бизнесүүдийг хомж байна. Төр маань хэтэрхий их анхааж байна. Нийгмийн цөөнх гэж хэлэгдээд байгаа 108 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань хувьд боловсрол хамгаалтаас эхлээд одоо бүх асуудал нь ингээд яг бусад хүмүүсээс ингээд тутмаг байгаа нь өөрөө маш их тэр нийгмийн тэгшвэс байдлыг бий болгож байна. Боловсрол эзэмшиж чадахгүй байгаа хүмүүс цаашдаа нийгмийн олцоор хангагдахгүй байна. Хөдөлмөр эхлэж чадахгүй байна те. Гэр бүл зохиох асуудлууд гэх мэтлэн маш их юм нийгмийн ялгарл бий болж байгаа. Тэгээ энийг бол яг ингээд харахад ингээд бүгдээрээ нэг л хүн гэдэг утгаар авч үзэл асуудал аягүй хурдан шийдэгдэнэ. Энэ нэг өөр хүмүүсийн асуудал гэж бодоод байгаа учраас тэр ялгарл маш их байгаад л миний хувьд аягүй тийм сэтгэл эмзэж явдаг. Тэгээ энэ төлөө бас нэг дуурчхансан, нөлөөлчихсэн гэж л бодож явдаг да. Яг монголчууд л гэл одоо ярьж л та. Ер нь нэг тийм яг бие даасан юм амар хүмүүс гэж би зүгээр хувьдаа ойлгодог л доо. Ингээд бүгд юм тус тустай карьертэй тий. Юм тус тустай үзэл бодолтой. Яг энэ мэдээж одоо арчилсан юм нөгөөс юм байх хэрэгтэй. Гэхдээ нийгэм гэд аваад үзэл бид нар нийлж амьдарч суралцах хэрэгтэй гэж миний хувьд бол боддог тий. Өнөөдөр би чиний эрх талдахсгүй, тэр хүмүүний эрх талдахсгүй гэж бидний эрх ингээд бие биенийхээ хязгаарлаж явах хэрэгтэй. Гэхдээ бид хоёр яаж хийж байгаад нийлээд амьдарч явах хэрэгтэй. Тэ цогцох хэрэгтэй. Тийм учраас нийгмийн асуудал гэдэг бол ерөөсөө чиний асуудал, миний асуудал, бид бүгдийн асуудал. Тийм учраас энэ дэр оролцоогоо бид нар яг чадах чинээгээрээ оролцоотой байх нь бидний үүржи ингээд буруу хараад гизээлээ тамраахад хөвчиж болно л доо. Тэгтэл яг энэ ч гэсэн одоо арчлалын одоо юу юм те бас нэг үн зүйл нь тийм. Тэгтээ үнэхээр тэгээд ингээ буруу хараад хөвчижсэн чинь лаборчул яах юм бэ те. Тэгээ гадаа чи үнэхээр болохгүй байгаа гэдэг те. Тэгээд одоо би бүгднийг ингээ амар устгаж гэсэн юм биш л бид нар ингээ нийгэмд өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж явах хэрэгтэй. Одоо жишээлбэл би ингээ дуу гаргадаг те. Би өөрийнхөө орол илэрхийлж байгаа байхгүй өөрийнхөө үзэл бодлыг. Тэгээ бид нар өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж явах хэрэгтэй. Гэхдээ бид нар хүнд оруулж болохгүй юу гэдэг те. Би биенийхээ эрхэн талдж болохгүй. Арчилсан улсын угаасаа хүчтэй зүйл нь бид нар ингээд нийтээрээ энэ асуудалд оролцох эрхтэй тий. Бид нар коммунист улс байсан бол тий чиний өмнөөс хин нэг шийдэн шүү дээ. За оролцоо гэдэг бол өөрөө арчилсан амин сүнстэй. Би зүгээр боддгийн бид нар зүгээр ингээд нөгөө нийгэмд маш олон болохгүй байгаа юм байдаг тий. Тэгэхдээ тэрийг ингээд шүмжлэлтэй айгу мондөг. Ингээд энэ тэгээд энэ болохгүй байна. Тэгвэл яагаад тэрийг болгохын тулд бид нар өөрсдөө дуу хоолойгоо өргөж болохгүй юм те? Дуу хоолойгоо өргөнө гэдэг чинь биднэрт айгүй их тийм их мэдл байгаад байгаа байхгүй юу? Уг нь бол зүгээр ашиглаж чадвал зүгээр нэг байгууллагын надад зам стандарт бус байхад тэр байгууллагын удирдлага руу гүйж ороод тэр надад замыг бидний хүртээмжтэй бодохтол нь алдаас нь явах тэр их мэдл нь уг нь биднэрт байгаа. Гэвч бид нар яг тэрийгээ бас 100% хийж хэрэгжүүлж чадахгүй байна. Шүмжлэхээс бас өөр юм бас хийж чадахгүй байгаа бодвол гэж харагддаг. За би хувьдаа утга учиртай иргэний оролцоо гэдгийг бол ардчлал, хүний эрх, улс төр, эдийн засгийн тухай тодорхой мэдлэгтэй байгаа нөхцөл илүү үр дүнтэй, илүү үр нөлөөтэй авчрах үр дүн сайн байна гэж итгэдэг. За мэдээж хүн бүр бол янз бүрийн амьдрах нөхцөл, боловсролын төвшингийн ялгаа зэрэгээс шалтгаалаад энэ талын мэдлэгийг бол харилцан адилгүй авдаг ба. Гэвч одоо дунд сургууль бидний үздэг иргэний боловсрол хичээл болон бусад нийгмийн ухааны хичээлүүдээс бид нар энэ талын агуулгыг мэдлэгийг авах боломжтой байдаг шүү.
Ямар тохиолдолд иргэд үнэхэрийн утга учиртайгаар те бүр ингэж чин зүрх сэтгэлээрээ оролцдог вэ гэхлээр ямар нэгэн асуудлын төлөө тууштай явж байгаа хүмүүс юм болов уу гэж би боддог. Тэгэхээр ямар байдлаар оролцож болдог вэ гэхлээр эргэлдэн нэгдэж болдог, урайлж болдог, бичиж болдог, шүүмжилж болдог, хамтарч болдог. Бүр зарим хүмүүс дуугаараа, киногоороо бүх юмараа оролцоогоо илэрхийлдэг. Тэгэхээр танд өнөөдөр ямар боломж байна, ямар асуудал байна, тухайн асуудлыг ямар аргаар яаж шийдвэрлэл илүү одоо олныг хамрах, илүү урайлж чадах, илүү олон хүмүүст хүрч чадах тэр одоо арга болгоноор л оролцохыг би иргэний оролцоо юм болов уу гэж би боддог. Интернет орчин хөгжсөнтэй холбогдуулаад иргэний оролцоо гэдэг нь маш өргөн ойлголт болсон. За энэ өргөн ойлголтонд та ямар чадварыг эзэмшсэн байх ёстой вэ гэхээр та тэр олон мэдээллүүд энэ бүх зүйл донд бүх мэдээлэлд эргэлзэж ханддаг байгаарай. Та тухайн мэдээллээ шүүлтүүртэй хүлээж авдаг байгаарай. Тухайн мэдээллийг ороод ирэнгүүт шууд итгэдэг тийм хүн биш байгаарай. Энэ бол өөрөө хамгийн чухал зүйл шүү. Энэ өөрөө альва зүйлийг задлан шинжилдэг. Тухайн зүйл дээр анализ хийх. За өөрийн зүгээс өөрийн үндслэлийг гаргах гэдэг иймэрхүү одоо процессуудаар явагддаг байгаа шүү. За энэ сонгуулийн сурчлагын үед ч гэсэн та энэ чадварыг зүгээр нэгийн ч гэсэн те хэрэглэхэд оролдож үзээрэй. Энэ одоо сонгуулийн сурчлага энэ олон мэдээлэл. Хэрвээ та ингэж чадах юм бол та ёстой жинхэнэ нөгөө хэрсүү иргэн байж чадна шүү.